Яагаад улс төрт орсон гэхээр одоо иргэдтэй уулзах тусам иргэдийн итгэлийг ингэж их нас унгаад дээрэс нь тэдний нүглийг бид нар үүрэх шинэ улс төрчид тэднийг улс төрийн соёлгүй байлгаж улс төрийн манлайл үзүүлэг удирдгчийн төвшөнд ажиллаагүйгийн хар гайгаар шинэ улс төрт орж байгаа бид нар шиг залуу хүмүүсийг могтлон нүглийг бид нартээр авчирч нааж байгаа нь энэ бол гутамшиг. Ийм их саад бэрхшээлийн өмнө бид нар эх орны төлөө өөрсдийн ирээдүйн төлөө тэмцэж чинь. Энэ бол тэмцэл шудраг биш тогтолцоо сонгуул тэгш бус гараа нэмээд тэдний энэ нийгмийг сөхрүүлсэн энэ доройтсон улс төрийн хөрсөн дээр бид нар улс төр хийх гэж гарч байгаа. Энэ бол биднэрт байгаа байдлаас хүнд ийм тэмцэл донд бидрийг авчирж байгаа. Би бол өөрийнхөө зоригоор нүхтийнхөө зоригоор энэ их эрсдэл үүрэх чадвараар бахархаж байгаа. Тэгээ эрэгтэй уулзах тусам амжилт үзүүлэхээс энэ их навсулсан итгэлийг эрс сэргээх юмсан амьдрал өөр байж болдог гэдгийг харуулах юмсан гэж бодож байна. Ер нь намууд үл ялгарах, ялгаа багтай төстэй дүү гой юм ярина чихэн чимэгтэй. Бараг л таны амьдралыг би л гарчуул цэцэглүүлнэ. Ич ид мэд бүрстэ мундаг жаргалтай болгоно гэд. Гэтэл өнгөрсөн 30 жилд яав гэж нэг бодож олно. Нөгөө талдаа энэ хүн хийн. Нөгөө хажууд нь байгаа нэр дэвшигч хийн гэж бодох ёстой. Энэ хүн болвол яаж амьдарч ирсэн бэ? Зам мөрийг хар гэж байгаа байхгүй. Жишээлбэл яагаад би улс төрт орсон юм? Яагаад тэгэхээр би өөрөө бодит амьдралыг туулсан. Яах вэ гэхээр манай ээж ганцаараа 3 хүүхэд өсгсөн. За социализмын үеэс дөнгөж нээлттэй эдийн засаг руу ардчлалын нийгэм рүү шилжиж байхад бид нар картын бараанд орж исэн. Хүмүүс ажилгүй орлогогүй болж исэн. Цалин шууд навс унж исэн. Тэр үед ганцхан эмэгтэй 3 хүүхэд өсгөх бол маш хэцүү. 3 хүүхэд нь яг адилхан бусад хүүхдүүд адилхан амьдрахыг бодно мөрөөд нь ээжээсээ их юм шаардна. Ээж надад тийм хувц аадаг гэж. Манай ихч болохоор төгөлдөр хуургуул би онц сурч чадахгүй байна. Гэ ингээ маш их юм шаардж тэр ганц ээжээс. Ээж болвол хүүхдүүд зовлон ойлгохгүй, санхүү мөнгөний асуудал ойлгохгүйгээ болохын төлөө явсан байна ээж хүн. Тэр маш их зовлон туулаад манай ээж явсан. Тэрний төлөө явсан байхад тэр үед тэгээд бид нар шиг жирийн хүүхдүүдэд маш их боломж байсан байна. Яа тэгэхээр чанартай боловсрал байсан. Тэгш боломж байсан. Гэтэ энэ нэргээ социализмын үеийг буцааж авчрахсан гэсэн үг биш. Яг тэр үед над чиг ийм аав ээж нь өндөр албан тушаалтай биш, эрх мэртэлтэй биш, эсвэл өр толгойлсон ээжтэй байж болно. Тэгтээ бусдын үр хүүхдээс ялгаагүйгээр явах тэр боломж 100% гэж би хэлж чадахгүй. Гэхдээ 80% байсан. Гэтэл өнөөдөр энэ 80% чинь 50-аас доош хувь руу унтсан. Тэгэхээр ядуу айлын хүүхэд үрдийн ядуу байдаг энэ тогтолцоог өөрчлөмөр байгаа байхгүй юу? Магадгүй тэрлүү бид нар яваад байна. Өндөр эрх мэдэлтэй, өндөр албан тушаалтай, эсвэл өндөр орлоготой хүмүүсийн хүүхдүүд нь сайхан амьдраад ах боломжтой. Орлого багтай айлын хүүхэд боломж нь багасаад энэ амьдрал цөхрөх энэ боломж ийм тийм хэцүү саад бэрхшээл нэгсээд байгаа. Тэр үүний эсрэг бид нар сүрж гарч ирж байна. Шинэ улс төрийн хүчин зөв хүмүүс үүнийг өөрчлөхийн тулд тэгш боломжийг бий болгохын тулд бид нар гарч ирж байгаа. Тэгэхээр энэ өмнөх улс төрчид зарим нь сайхан юм ярьчаад тойргоо солиод алга болчдөг. Эсвэл ичгүүгээр дахиж нэр дэвшдэг. Энэ бол хамгийн наазах нь юм боддог, ухаантай, юмыг харж цэгэндэг, ажигладаг хүнд бол ичгүүртэй явдал мөн үү? Мөн. Тэр хүмүүс боломж байсан. Сонголтыг иргэд өгсөн, бид нар тэднийг сонгосон. Эргээд тэд нар ичээгүй, хариуцлага үүрээгүй. Бүр тэр бүтээхэл ямар ч айдас хүйцгүүгээр эргэж нэрээ дэвшүүлж байна. Энэ бол гутамшиг. Энэ бол маш гутамшиг. Өөрсдөө тэр төсвийн татвар төлөгчдийн тэр мөнгөөр маш их боломжийг өөрсдөө бий болгоод маш их ялгаатай түвшинд амьдраад эргээд иргэдэн ийм боломжгүй маш их ийм ялгаатай болсон хөрсөн дээр юу ч хийгээгүй олон жил өнгөрөөч дахиад нэр дэвшиж байгаа нь энэ бол ичгүүртэй явдал гэж би иргэн хүний хувьд тэгж бодож байгаа. Ичиж сурах хэрэгтэй. Харин эргээд бид тэднийг хариуцлага хүлээлгдэг болгох хэрэгтэй. Болж ийн гэж бодоод байгаа байхгүй юу? Болохгүй байх, буруу байх гэдгийг мэдрэх хэрэгтэй. Тэгээ болохгүй байх, буруу байх гэдгийг мэдрэхдээ өнцгөө буруу харддаг заримдаа.
шийдвэр гаргагчдын буруугаас болж байгааг мэдэрдэггүй заримдаа. Үүнийг иргэд мэдэх хэрэгтэй. Иргэд хүчтэй гэдгээ мэдрэх хэрэгтэй. Иргэд хүчтэй гэдгийг мэдрэхгүй шүү дээ. Заримдаа уулзахаар айгүй хэцүү байна. Энэ өмнөх улс төрчид, өмнөх улс төрийн намууд, эрх мэдэлтнүүд юу ч хийсэнгүй. Чам шиг хүн хэрэгтэй. Яг ийм боловсралтай харваас үнэн ярьж ийн хэрэгтэй гэчээд эргээд итгэлэн байхгүй учраас яана одоо хар машин миний охиныг дийлчих байх та. Яана бид нэр цөөхөн байх та. Яана нөгөөдөл чи мөнгөө тараах байх та. Яана нөгөөдөл чин нөгөө л муу аргаараа ажиллаад миний муу охиныг унгаач хүйдэ гэ ингээ яриад харна би эсрэг үгүй битгий тийм буруу юмд давт. Угаасаа сонгуул ингэж явдаг гэдэг буруу бусармаг аргыг битгий давт. Бид нар шинэ аргаар явна. Шинэ улс төрийн соёлыг бий болгоно. Би өөрөөрөө байна. Чин үннээрээ байна. Тэгээд биднэрт үнэхээр зөвийн нэрэлт хэрэгцээ шаардлага байгаа. Бид нар үнэхээр амьдралаа сайжруулах гэж байгаа бол би сонгогдно гэдэгтээ итгэлтэй ингэ явж байгаа. Зөвхөн туршлагатай, мэдлэгтэй, ёс зүйтэй, чадвартай байгаад зогсохгүй өөрийнхөө цагийг бусдын төлөө зориулж чадах уу? Яг хариуцлагатайгаар зөв шаардлагатай цагт нь байж чадах уу гэдэг чинь улс төрийн бас нэг улс төрчид тавихтаа өндөр шаардлага гэж бодож байгаа. Хичнээн би хувьдаа мэдлэгтэй, туршлагатай, чадвартай илгээд би энийгээ бусдтай хуваалцаж чаддаггүй. Бусдад туслах инэрэнгүү сэтгэлтэй биш бол энэ бол миний хувийн л өмч олно. Гэтэл би энд өөрт бүрдүүлсэн оюун өмчөө бусдаа хуваалцах дуртай төрөлхийн ийм зантай учраас улс төрд бас өөргөө тохирно гэж боддог. Яг тэгэл улс төрч хүн нийтийн төлөө, нийгмийн төлөө, бусдын төлөө ажиллах хэрэгтэй. Зөвхөн өөрөө ирэх ашиг биш. Тэр энэ чанар бас надад байна гэж харж байгаа. Өнгөрсөн амьдралаа, хамт ол найз нөхдөд гаргасан цаг, сэтгэл, тусаа, бусдаас авж байгаа харамгүй магтаал, урамшуулыг бодоход би чадна гэж бодож байгаа.